24 ажилтаа ирнэ. Амар гоё би явж өсөн байнгын лаг амар гоё ч юм. Яасан дээр надад жоохон хэцүү санагдав. Угаасаа би тэднэр шиг амьдарч чадахгүй. Энэ дугаар ерөөсөө Смагийн эмгтээлэг дугаар. Тийм силкэн дээрээс авсан гэд. Тэр нөгөө яасан гоё ингээд гэсэн чинь гэртээ өсгөж авсан. Энийг подкастыг үзсэн эмгтээ хүн болгон ганцхан өдрийг өөрийгөө хайрлаад ядаж өнгөрөөж ирсэн. Сайн уу? Хай. Эмин вэ? Yes in. Айгуу дотн эмин yes in. Хизээзээ. Тий. Одоо угаасаа татнсан байлгүй дээ. Бүх нууцаал ярьлаа гэдэг. Хамгаал ярьж байна. За. Өнөөдрийн сэдв. Өнөөдрийн сэдв юу яа гэж бодоод өмнөх дугаарууд дээр дандаа ер нь хүүхдүүдээ ярьсан шүү дээ. Тэгээд яг эхнийх тэр нөө хинт чилээгүүд дээр өөртөө жоох ярьсан л. Одоо л ээжүүд өөртөө яаж хөгжүүлдэг ч юм уу эсвэл чөлөө цаг яаж өнгөрүүлдэг. Яаж өөрийгөө алдахгүй хүн байх вэ гэдэг. Тийм өөрийгөө алдахгүй тийм. Ер нь утга нь яаж өөрийгөө хайрладаг вэ ч юм. Тэр нь жоох хүнд үгүй бас. Тийм. Өөрийгөө хайрлах эмгтэй хүн өөртөө хайртай байх гэхээр л надад нэг цаанаасаа too much нэг тийм дарамт харин тийм яаж хайрлах вэ? Одоо яах вэ гэх юм яг ажил нэг юм хэцүү санагдаад. Тэрний орн зүгээр өөрийгөө бас алдахгүй өөрийгөө мэдрээл эмгтэй хүн гэдгийг мэдрээл ээж байгаал хүүхдийн төлөө биш ганцаас хаяа нэг өөртөө цаг зав гаргадаг байх юм болов. Ер нь тийм дээ. Яаж энэ олон хүүхдийн хажуугаар амжуулж байна юм минь. Өөртөө цаг гаргаж гин үү? Би болохоор ер нь ингээд бусад амарлаа гэжтэй бодвол өөртөө цаг айгүй муу гаргадаг гэж боддог. Ер нь сүүлийн үед л бас сураад л байна. Сүүлийн жил 2 жил юунд туртайгаа олж мэдээд нэг чөлөө цаг цагаараа хийх ёстой юм аа. Юу лээ туртай юм хайж болох ч юм уу. Хайж олоод хийх мэх гэдэг. Ер нь сураал. Тийм. Тэгээ яг нь хайрлах нь тэгээ юу л юм уу? Одоо өөртөө кэрлж байгаа нь эрүүл хооллоод эрүүл байх юм уу? Тийм. Эрүүл хооллох гэж хичээх юм уу? Тэр чинь тэгэл асал мэддэхгүй ч гэсэн тэгээд юу лээ удаан олон жил хүүхдүүдтэй хамт амьдрах зорилго нас санаа явж байгаа болоо. Тийм баг гэж бодож байна. Өөрийгөө хайрлах гэснээр одоо ингээл инстаграм дээр эмэгтэй хүн өөрийгөө хайрлах ёстой гингуудаа харуулж байгаа юм нь болохоор ингээл амар хиймэл болоод тий амар гоё нөгөө модель охтуудтай адилхан байх ёстой юм шиг тэр нь өөрийгөө хайрлаж байгаа дүр зураг юм шиг. Тэнгууд тэр нь амар дарамттай тахгүй. Би одоо жишээ нь инфлюенсер голны танил эсвэл гадаад яваад модуудыг фоллоуд амар дургу. Ер нь бол надад бараг байдгүй. Яг яасан дээр надад жоохон хэцүү санагдав. Угаасаа би тэднэр шиг амьдарч чадахгүй. Угаасаа тэднэр шиг надад мөнгө цаг хугацаа тийм зав зайч байхгүй. Тийм юм чи би тэднийг хараад гоё юм те гэл нэг юм гэж скролтдаг нь надад нэг өөрт дарамт байгаа юм санагдаад. Тэрний оронд зүгээр би одоо өөрөө бидэл надад байгаа юм боломж болцоогоороо яаж өөртөө арчаатай тий арчаатай гэхээр бас заавал нэг хин нэгэн хараад хин нэг нь үнэлэгдэх гээд байгаа арчаатай биш зүгээр л өөртөө сэтгэл хангалуун гараад алхахад ажиргалтай тийм байхын тулд юу их вэ гэж л боддог. Тэгмээд би ч өөрөө тийм гэрсэг хүмүүс байдаг шүү дээ. Эмэгтэй хүмүүс гэртээ байхаараа нөгөө цэнэглэгддэг эмэгтэй хүмүүс гарахаараа цэнэглэгддэг. Би уусаа гарахаараа цэнэглэгддэг төрлөө. Би олонтойгоо байхад бас төштэй шүү дээ. Ингээл хүнд юмаа ярьж ингэж тэрнээсээ ингэж ажиргал. Хаан бужинжин тэнийс мөн. Замаар тийм дээ. Тийм болохоор аль болох гарах гад байдаг. Гарч хүнтэй уулзсан тул нөгөө хүүхдээ чирээ явахаар тэр чинь ээж гэдэг ажлаас чирээд явчихаар бас ингээд яг амарч чаддгүй цэнэглэгдэж ингэж гоё байж кайфтай байж чаддгүй. Тийм болохоор хүүхдээ хүнээр харуулах хэрэгтэй болдог. Тэгээд хүн гуух хэрэг гардаг. Тэгэл дахиад нөгөө ээж аав бинийг гарчаад ирэх гэсэн. Хаач чаа хинтээ болцгоо ягаад ингээ хар шөнөөр дандаа шоудаад ингээ тэгээд гэл ээж аавуудын өглөглөө шүү дээ. Тэгмүүд нь тэгэл аль болох уус надад хэрэгтэй байна гэдэг би хэлтгэл дээ. Ээжээ би ингээд өдөржингөө ажил дээр байгаад хүүхдтэйгээ би ингээд нийгэмтэйгээ жоохон баймаар байна. Найз нөхдөг нэг 5 үг солио суумаар байна гэл тэгмүүд ойлгодог. Тэгэл за тэгэл тэгж ер нь миний хувьд хамгийн их өөрийгөө хайрлаж байгаа нь болохоор найз нөхдөд уулзах. Тийм ээ. Тэр өөрөө гоё байдаг. Тэгээ дээрэс нь бас яг хамгийн ихэнд хэлчихсэн эрүүл ах. Тийм. Бие бодох. Тийм. Ер нь одоо 20-д байхад
нэг ядардаггүй эсвэл өвдөр мөтгөн гайгүй байдаг гэсэн. Одоо ер нь жоохон нэмэлт витамин энэ ууж авахгүй болвол ер нь жоохон болохгүй шүү. Нэр ингээс хавар болоод гээд байгаа ирнэ. Тэгээ цаанаас ингээ бүр амар ядраад оюутан байхад бол бараг 2 өдөр шүнжэнгөө сууж хичээлээ гэж бүр ерөөсөө ядардаггүй гэсэн. Тэгэхээр одоо давхар өөрийгөө амар сайн кэрлэх хэрэгтэй. Өмнө нь хүүхгүй байх чи шөнө 3 цаг хүртэл найз нөхдөдөө шоуд явжаад өглөө 7 цагт ажил руу зүгээр ядрахгүй басаа шууд үзээс одоо юу тийгэх вэ? Одоо зүгээр нойр дутуу хоноод маргааш яг шатсан. Зүгээр нэг кино үзэж нэг 12 хүрэх чи унтгаад өглөө 6-д зэрэг гэж мэлж байгаа шүү дээ. Тийм болохоор бидний бие ч угаасаа хүүгүүд дөрөвсний дараа өөр болцсон байгаа. Илүү хайр халамж хэрэгтэй, кэрлэх хэрэгтэй. Биднэрт олцсон бие маань ганцхан л байгаа. Энэ амьдралыг туулж байгаа бие. Запас бие байхгүй. Тийм шүү дээ. Запас арьс байхгүй. Тийм болохоор байгаа эдээгээ оройтой нүрээ уваагаад цэвэрлээл. Одоо бас тэгдэг болцсон лээ. Гарч гадуур орж хувц хунраа авна маавн ч гэдэм үү. Тэхээсээ илүү нүүрэн дэний гоё авчи да шиний мэрэлээд үзчи да гэд тэр нь арай нэг илүү наалтцтай өөрт үлдцтэй тэгээ санагдаа. Тэнгуут одоо хиймэл сормос мормос өмнө нь амир хилгээл тэрний мөнгө зардаг байсан болвол тэрнийхээ оронд бас нэг гоё тоос ч юм уу тий гоё сормосны тижэл ч юм уу тийм авчвал өөрт байгаа юмаа илүү бүсдлэх. Одоо ер нь яг өөртөө олоод ин гэсэн юм шүү. Тийм өмнө нь бол яг би сормос хэлэхгүй л яг юмнаас гацраад байгаа. Харин нөгөө нэг инфлюенсер охтуудад дагаад байдаг байхгүй юу? Бүх хүмүүс сормостой би сормосгүй юм да гэж сормос хэлэгдэг ч юм уу те. Тиймэрхүү юм байгаад гэсэн. Тэгээд тэр нь яг өөрт нь таалагдаад байгаа ч юм уу, тохироод байгаа ч юм уу те зүгээр л. Биеийнхээ одоо нэг жоохон л илүүдэлж ингээл болохоос ш бүр яг нэг амар гоё скини гоё турхаа охтууд ярлаа. Нэрэл турмаар санагддаг ч юм уу те. Тэснээ турхаа байх, тарган байхаас илүү эрүүл байх нь гоё. Эрүүл байх тийм. Миний би витаминээр дутагдаагүй арьс маань унжаад яцаг одоо хуурашаагүй те тосмос хүргэн ингээ хүргэн тийм байхаагаараа л илүү гоёсэн. Тэгээ нөгөө нэг дөнгөж төрсэн ээжүүд жишээлбэл энэ 90 жин нэмдэг шүү дээ. Тэнгуутаа энэ огцом нөгөө жингээ хаях гад янз янзын дайет барьдаг. Тэгэж нөгөө бусадтай яах гэж хурдан турах гэж яах юм бэ те. Надаас нэрүүлээр гоё туршаал. Хүмүүс ингээд яаж ингэ тонхаа байгаад идэв гэлтэгдэхгүй. Зүгээр л илүү юм итгэл байж л та. Би бүр яг хэлмээр санагдаад байдсан ш найз зүгээр н чипс мипсээ болж л доо. Тэгээ амруугаа хийж байгаа юм а энэ надад хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Би энэ шоколадыг өнөөдөр идснээр яг уу за нэг 5 минут нэг гоё шоколадыг замтай мэдсэн мэдрэмжтэй байна. Гэхдээ энэ миний биеинд орол нөгөө өөх тос хог штэ. Чи яг нөгөө намайг нойр булчирхаа өвдөөд гээд хийж хахад нөгөө хүүт юмас гадна нөгөө юу хэлсэн штэ махны өвчний мах. Тийм. Амар өөхтэй юутэй. Би болохоор өвчний мах амар дуртай байсан байхгүй. Тэгээ яг хэлсний дараа нэрэл энэ миний биеинд ороод хоор болох уу юу болох уу гэдгээ бод. Чи хамгийн амин цагаан сараар 2-3 хоног ширээн дээр ч юм эсвэл оройд л өргөчөнд хийж байгаа ч гэж болгоод 2-3 хоног шүү. Тэрийгээ баг цагаан сар дуусны дараа авч явуулсан. Тэр чи манай ээж өөр ингээд жижигэн хийчээд өрдөөцсөн байснаа гэр гэрт ингээ хувааж өгөөд дүү битэр тэгээ би тэрийг ажил дээр очиод хэсгээд идэж байгаа. Тэгээ хийснээр дараа би тэрийг нэр ирээсөө болохгүй байна. Дэмэн байна гэж бодсоо. Ядаж одоо нэг нойр мор гэдэг нэг хоол хүнсээ зохицуулах хэрэгтэй болсон байгаад. Хүн хэлэхээр л ойлгод юм нэрээ энэ манай би тэгтээ уул найлуулах өөрөө боддог хүн гэж боддог хгүй юу боо моов ч нэг гурил хэрэгтэй хэрэггүй мэдэх тийм итгэхгүй л өгөх гээд ийн гэдэг нас одоо өнгөрцөн шүү дээ жоохон хүүхдүүд биш ер нь ямаа мэддэг болсон тийм энэ над хэрэгтэй лөө энийг эзнэр би юу авах вэ гэдэг амар боддог л хүн гэж бодсон чинь нөр тэр нөгөө нэг өвчний мах тэр бол бодог байсан бэл тэгэл би чинь гэж одоо тэгээ нөгөө сүдээ баяртай цай маяг ч бас амар туртай байсан ч нэрэл буруу юм байсан байна харин сүү гурил мах яг ингээ бүх юм нэгэ хамттай тэгээ будаа ортож байгаа. Тэгээ тэр чинь сүүлний өөх мөхөр ингэж хуурж уурж байгаа гурил мөрөл хийж ингэж яхад идчихсэн. Хамгийн амар гэдэг. Тэгээ стресс хамгийн сүүл хэзээ баяртай цай гэсэн санахгүй. Харин тийм. Нэг дуртайч биш те гэртээ ч хийж мэддэг болохоор идэхгүй л. Тэгэл ингээл өөртөө хайрлаж нэртэй өөрийгөө баярлуулж нэртэй торт аваад бүтэн торт ганцаар идэ марууж аваад идэ. Гэтэ тэр нь тэгээд эцэст нь хайр биш л байгаа байхгүй. Тэгээд хооллолтой зохицуулах. Тэгээд дээрэс нь бас гоё цаг зарцуулах. Чиний одоо нөгөө чамаас үлгэр авч байгаа юу байхгүй. Буудлага. Тэр чинь бол чи яг нэг өөр хан дуртай сонирхлоороо
яваад тэрийг амар сайн хөгжүүлээд тэрийг янгууд амарлаг тэмцээнд амжилт гаргаад тэр чинь ингээд өөрөө амар гоё шагнаад урамшуулад чинь өөрөө одоо хайрлна гэх юм уу дуртай зүйлээ цагийг бас нэг цагийг гэсэн тэмцээн нэг очоо бууж байна. Одоо хүмүүс харахаараа намайг буудлах спорт өмдтэй штэ. Ер нь зардалтай штэ. Тэнгууд ингээл нэг л илүү өмнө мөнгө өрөөд наатны хооронд одоо жишээ нь наатны хооронд хүүхдээ нэг шатрын дугууланд явуулаач ч гэдэг юм уу тий. Тэгээд шилжижсэн юм байна. Байна уу? Тий. Тэнгуудаа ээж аваа хоёроос намайг жоохон нэг яа мөнгө цалин хүрхгүй байна да гэд нэг гойшгонсон чинь бууж муудахаа болчоо штэ гэж хэлж байгаа байхгүй. Тэнгууд би бүр ингээд нүдэнд нүлмэс хэлгээсэ. Бүр гомдмоор санагц. Ягаад тэгэхээр энэ амьдралд би ажил хийж хүүхдэд хижээх хэрэгтэй мөнгө олох хэрэгтэй болохоор ажиллаа хийж байна. Хүүхдэд харах хэрэгтэй болохоор орой ирээд хоолоо игээд хүүхдэд харж байна. Тэгмээд яг би өөрөө юу хүсэж байна энэ амьдралаас юунаас кайф авч байна мэдээж хүүхдээс аж аргал мэдэрч байгаа. Гэхдээ хувь хүнийхээ талаасаа яг аж аргал хийгээд өөртөө зориулж хийж байгаа ганц зүйл маань миний одоо энэ буудлага байхгүй. Би буудлага байхгүй болчихвол дахиад нэг робот шиг хийх хэрэгтэй болохоор хийж байна. Өөрөө өөртөө энэ чинь хөрөнгө оруулж яана л гэсэн үг шүү дээ ер нь тий. Өөрөө ер нь хөрөнгө оруулна гэдэг чинь бас хин хийж үтгэлгүй би ч бас өөрөө тийм. Гэтэ ингээ хөрөнгө ороод байна уу гэхээр байхгүй шүү дээ. Тэр чинь сайхан будаал дуусчихж байгаа юм. Тэр чинь тий нэг тэр кайф баггүй. Тэр заал руу алхаж ороод тэр олон найз нөхдөдтэй болцсон. Тэр хүрээлтэд оронгуудаа хүүхдтэй ажлынхаа одоо нэг проблем, хүүхдийнхаа стресс бүх юм мартаад ороод өөстөө юу ингээл хов базаал тий нэг 5 минут суугаад цай ууцгаагаал буудаж муудаал ингээ байж байгаа тэр хугацаа амар гоё аж аргал мэдрүүлдэг. Тийм тэгэхээр чинь тэр чинь гоё аа. Би яг хүн болгоныг хоббитой хамт олноос өөр ингээ гоё хамт олонд очиод ингээ тааваараа гоё чөлөөтэй байх одоо хүчээр бүрдүүлсэн хамт орлонууд байна шүү дээ. Ажилчин угаасаа тэр хүмүүстэй харьцахаас өөр аргагүй л харьцаж чинь тий. Тэнгууд гэр бүлчин ч юм уу тэр хүмүүстэй харьцахаас өөр яг ингээ хүсээд би тэр буудлага руу явж байгаа. Хүсэж байгаа болохоор тэд нартай харьцаж. Тийм болохоор тэр буудлага дээр байгаа маань би тэдвэрлээ юм. Бүгд ингээ нэг гэр гэрдээ ажилтай стресстэй хүмүүс тэнгууд яа харж яа бууч харсан сайхан болчлаа. Бүгд тэгдэг байхгүй. Тэгэхээр хүн болгон ийм гоё хоббитой байгаасаа гэж амар хүсдэг. Тэгээд дээрээс нас нь пилатест явж байгаа. Энэ болгон ч юу нэгээд өөрийгөө амар гоё өөртөө хөрөнгө оруулаад өөрөөрөө нэг баясгаж байгаа ч юм уу. Анх тэгтээ пилатест явж эхлэхэд зүгээр л нөгөө яг л нэг инфлюенсер охтуудыг хараад турах гал те гоё фит болчих та гэж бодож сармас. Ярьж. Тэгсэн яг тэгж бодож л орсон л доо. Тэгэл анх амар хэцүү хүнд ингээл тэрнээс кайф бол ерөөс авдагс. Одоо яг ингээд пилатестаа явахгүй байнгут би хүндрээл нэг чилээл би хөдөлгөмөр санагдал хөлсөө гаргамаар санагдаад. Тэнгууд миний бие тэрэнд хэрэгтэй байсан байгаа байхгүй. Би өдөржингөө 8 цаг компьютерийн орж сууж ажил хийдэг хүн чинь хөдөлгөөнд дутагдаад байсан чинь пилатест яваад бие сунгаад хөдлөөд тэр нь бийж гоё болж ийн надад ч ингээд стресс хөлсөөр стресс тайлгадаг гэд. Тийм болохоор стрессгүйч болж ийн өдөрт ганцхан цаад хийж одоо. Хүн ер нь нэг өдөрт нэг 15-аас 30 минут илүү хүсээ гарах айгүй сайн л гэдэг юм. Тэгэхээр тэр чинь яг зүг болж байгаа байхгүй. Тийм болохоор гэрте байгаа ээжүүд мэжүүд зүгээр 7 хоногт нэг удаа нэг өдрийг ч юм уу би буудлага зарцуулж байгаа ш нэг өдрийг гараад өөртөө дуртай юм хийчихсэн. Нэг хоббитой болчихсон. Юм орл. Би одоо буудлагыг олох гэж бас зөндөө олон юм оролцсон. Гольф оролцсон. Тэгээ бай тарваагаар харвсан. Тийм тэгэж ингэж олон юм туршаал нэг сарын сургалтанд суугаалаа. За наа гэж явж байгаа буудлага оо энэ би. Энэ байсан мэн. Харин одоо жишээлбэл яг сард одоо нэг ямар нэгэн сургалт чинь нэг 300-аас ч юм 400-аас эхэлж байгаа. Тэгээд тэр сард өгөх мөнгө за энд өгч яхаар за хүүхдийн тэрэнд өгч энд өгч би өөрөө яг тийм хүн байхгүй. Яг тэгэж боддог байсан аа. Тэгэж боддог байж байгаа. Сая чинь би ч нэг жилийн өмнө нэг ер нь кардиод явчихсан шүү дээ. Тэрийг болчаад зориг өрөхгүй байж байгаа сая энэ сараас явж гисэн. Гоё амжсан. Йоо нэг цаг 2 цаг хүсээ гаргачлаа. Йоо. Тий. Одоо фитнес яадаг. Би ихтэй йог тас явж үзтiin юм чинь. Тий саяны хэлдэг шиг ингээл хүүхдээ мөнгө зарцуулж гэдэг нь шүү дээ. Тэнгууд би ингээл гадагшаа ингээл найз нөхөд аялал зугаалал явангууд нь өө ямар гоё юм бэ. Гэхдээ надад ч одоо ингэж илүү гаргах мөнгө байхгүй тий. За би ч ажилтаа юм чинь дээ гэж бодоод дандаа нөгөө хэд явлаа. Нөө за сайн өдөр ирэл гэдэг юм байсан байхгүй. Тэсэн чи одоо ингээд хоббитой тэмцээн арга гэж зохиогдонгууд нэг зоригтой болохоор та явчих гээд тэнгууд мөнгө гараад байгаад байна. Харин тийм ээ. Илүүлчлээд болоод энэ чинь зохицуулаад ингээд хэдэн сар цуглуулж мөглүүлээд амьдраад болоод идэм. Тэгвэл бид нэр тэгэхгүй ингээд
за болохгүй гэ хойш нь тавиад хахаар өөртөө ч мөнгө зарцуулахгүй өөрийнхөө одоо залуудаа мэдэрч аж аргалтай байж хийж болох юм а туршиж үзэж чадахгүй за хүүхдтэй дандаа өөрийгөө хоёр тавьчихдаг. Нэг өөртөө туртай маамаар байсан ч гэсэн манай хөөнийг бас тэг ганц өмд авчиж дач ганц гэл өөрийгөө би бол одоо гэртээ дөрүүл амьдарч өөрийгөө дөрөвтө тавьдаг юм аахгүй. Одоос болох гэж бас хичээгээл. Гэтэл бас тэг яалтчгүй. Хүүхдүүд томроод ирэхлээр яалтчгүй хүүхдүүд рүү зардал нь явж байгаа. Өөр дээр ирэх юм байхгүй болж байгаа. Заримдаа бүр хүчээр за нөгөө гэдгийг хасчаад өөртөө юм манаач. Би яг сая өөрөө тэрийж ээж болсныхаа дараа ээжиг болгоод нээж гадагшаа яваад ч юм уу ингэ дэлгүүр мэлгүүр гой газраар явахаар бид нар бүгдэнд юм аваад өөртөө юм аваад авдагс. Тэгэл өөртөө юм аваач гэх. За би явах надад байгаа гэл. Тэгэл ингээл ахгүй би бүр сүүлийн үед дандаа загнаа. Та яаж иж байгаа өөртөө юм. Та өөртөө юм заавал авч ирээрээ гэх бүр ингээд загтаг болцсон. Тэгээ эренгуут нь надад хамаагүй өөртөө юу авсан гэж тэгэхгүй болвол бас яг би яг ээж шиг л байгаа. Эсэргээрээ одоо би нэг хичээж эхэлж байгаа нь хүүхдүүд томроод ирэнгүүт ээж өөртөө юм авчдаггүй байх гэдэг ойлгоод эхлэнгүүт ээжээ та тэгэж ингэж гээ хэлээд ирэнгүүт нэр хүүхдүүдэрээ хэлүүлсэн байр юм биш би нэрээ гэж бат. Бас тэгээд нөгөө том болчоод ээж манай ээж ингээд өөртөө ч юм авахгүй ингэдэг байсан шүү гэдэг хүүхдийн бодол чинь дарамтахгүй. Тийм сэтгэл зүйд нь би ингээд өөрөөсөө юм хасан байраа би ингээ өөртөө цаг зарцуулахгүй байран чамаа хүмүүжүүлсэн гэж ярих юм бол тэгэж хүмүүжүүлээд яах юм. Тэгээ бас сүүлд яг өөрөө хатаад дадал болгож байгаа зүйл нь юу юм бэ? Нэг амар том ажлын ард гарч юм бол заавал өөрийгөө шагнана. Яг амар одоо нэг янз янзын ачаалтай үе байгаа шүү дээ. Сая шинэ жилийн үеэр ч юм амар ачаалтай ах үеэр яг ажил амар ачаалсан байгаа учраас дараа нь юу ч гэсэн жижигэн гэсэн том ч гэсэн ямар ч л өөрийгөө шагнана. Тэр нь тэгээд одоо юу ч хийж болно тийм. Өөртөө хувц сунаар авах эсвэл өөртөө салонд орж үсээд бодуулаас яах нэг бүтэн массажинд орох ч юм уу тий. Жижигхэн өөрөө өртөөл нэг юм авчингууд тэрэндээ ёо би нэ өөрийгөө шагналаа шүү гэх. Тийм. Бид нар ч гэсэн дотор жижигхэн хүүхдүүд л байгаа. Бид нар ч гэсэн өөрийнхөө биеийг ингэж их зовоож байгаа хаяа нэг баярлуулах хэрэгтэй. Гой шүү. Тэгээд сувчвал тэр чинь ингээд айгу том юу юм бэлээ. Юу том юу гэдэг лээ. Ажил биш ээ. Том хүмүүжил бас л дадал тийм дадал болж яг тэгж сурах хэрэгтэй юм бэл. Гэтэ бусад хүүхнүүд бол үнэхээр гоё чаддаг те би бүр вау гэж байна. Үнэхээр гоё одоо амар ингээд 24 цагийн ажилтаа ирнэ. Амар гоё бие авч хүсэнд байнгын лаг амар гоё ч юм. Яг тийм хүүхнүүд чиг хүмүүс гана гоё байгаагаа л стори хамгийн гоё л хийдэг гэдэг шиг. Яг бүтэн амьдралтай тийм байхгүй шүү дээ. Яг тэрийг харах хүүхэд нар яаж чадаад байна гингууд би ч өөрөө чадаалаа байхгүй. Тийм шүү дээ. Би бас ингээл ажил руу хүмүүс бас ингээл харж мараал намайг очконы дээрээс маа ажиллаар авиг ганган байж идэм байлээ гэд гүйштэй өдөр болгон тийм байхгүй шүү дээ. Яг таарсан доо. Яг таарсан. Тиймээс ядарсан үедээ өглөө ингээл сэгсэгээл өсөө боогоод ингээл гарч байгаа үеуд байгаа шүү дээ. Тэгээ тийм үедээ хүн зураг дарахгүй стори ирэхгүй тэгээд хүн амтандайч гарахгүй өдөр цайны зэрэг цаацаа би чи өнөөдөр нэг амар үзлийн байна байлгүй гэж байж байгаа шүү дээ. Тэнгууд Instagram, Facebook-ын ч юм уу тийм инфлюенсер биднийг улам дарамтанд оруулаад идэв сан. Нэг л өдөр болгон гоё бай гэдэг хаач юм шиг тий. Хэсэг unfollow хийсэй. Ер нь бол бүгдийг unfollow хийсэй шээ. Харин тий. Илүү мэдээлэл, илүү санагдаад тий. Эднэр яаж ингэдэг вэ гэдэг бодол ингээд юу ч бодохгүй байгаа юм ингээд бодогдуулаад. Би бас яг тэгэл тэрнээс хойш дагж байгаа хүмүүсээ за би нэг яах гэж дагж байгаа лээ гэж амар боддог. Үгүй таньдгаас хагаад энэс одоо би юм сурах гэж байгаа илүү. Энэний хүүхдээ хүмүүжүүлж байгаа аргын сурчтай юм байна. За энэ байж идэг ч гэдэг юм уу те. Тэгэл гайгүй. Энэ хоол хийж байгаа гой гой рэлс идэг. Энэ хэрэгтэй юм байна. Хэрэггүй ингээ зүгээр л нэг шалтан бикинийтэй зураг хийдэг хүүхнүүд байдэн шүү дээ те. Энийг би яах гэж тагаад байгаа. Харин тий. Энд надад лээл болоод байна шүү дээ. Би одоо ийм биетэй болъё гэж өөртөө дарамтлал үзүүлнэ үү гэхээс биш тэрнээс гоё юм арахгүй юм санагдаад. Гэтэ maybe зарим нэг нь үлгэр дүүрэл болгож иж мотивац болгож иж магадгүй л те. Надад бол нэг тэгж мотивац болдгоо байсан юм. Харин тэгэл нөгөө нэг 5 өдөр болгоо охтууд гараал янгууд хаяа ингээл гарч марч чадахгүй юу шүү дээ. Хүүхдээ хараад хинч харуулах юм сууж байгаа. Бид нар гараал гэж хүмүүсээс дөрөөр харж гонголд сууж байгаа.
зээл би зүгээр жоохон гоё ирд унтчих да. Эсвэл өнөөдөр гоё байнтаа усан твтчих да. Би бас хадлан байна твтгэр амар гоё өөрийгөө кэрлж байгаа мэдрэмж авдаг ш. Бүр яг миний би надад баярлаад байгаа шиг. Нэг ингээд лама ингээд хөрх юм тавьчаад тэр чинь ингээд тэгмүүтээ яг ингээд усан дотор хөөсөн ингээд хэвтэн. Яг энэ минь надад өөрийнхөө биеийг харилж байгаа ганц хоёр хэдхэн минут маань юм байна гэж бодохоор бүр нэг гоё цаг. Өөр өөртөө нэг тухтай орчин бүрдүүлэх амар гоё гэдэг. Би ч нөгөө би болохоор юу юм бэ бодоод хаад ихэнхдээ нөгөө нэг өглөө ингээ гоё болол гардаг төрлийн ажилтаа хүн биш болохоор яг нэг гоёж гоодож амжихгүй байгаад идэх болохоор яг жоохон тэрэндээ жоохон юу яагаад идэх юм аа. Чи гоёж гоодох дуртай байхгүй юу? Тэгмээд нөгөө шаардлага байхгүй байгаад байгаа болохоор одоо тэгээ байнгын гарч ордог ажилтаа болоод эхлүүл арай өөр болоод. Гэтэ ер нь хүн тэгдэм байлээ. Би ч зүйлээ тэгсэн нүрэ бодох байлсан ш. Нарны тас тавиал гарчин. Тэгээд талаар яг тэрэндээ дасчт юм байна. Тэгэхээр яг хүн комфорт зоноос гараа гэдэг юм чи тийм. Тэгээ одоо хүчээр нүрэ бодлоо амар төвхтэй санагдаж байна. Өмнө нь бол амар боддог байсан чи одоо болонгот буцаад тэгээ одоо буцаад гоё эмгтээлэг бол. Эмгтээлэг болохоор ингээ цаанаас нэм өөртөө ихтэй мэдрэмж төрдөг. Уул нь ер нь бол тэгдэг ингээд дуртай хувцас өмсөө, дуртай хөргөнөө болоод гадуур алхахад хүртэл ингээд гэрэл цэцруулаад байгаа чи. Би энийг хүмүүсүүд зүгээр дэлгүүр хажуугийн дэлгүүрийн их хүртэл надад гоё харьцаад байгаа чи. Ахаа. Зүгээр ингийн бэлтгэлээс ороогоо тоохгүй ч байгаа чи шиг тийм. Жижигхэн юм дээр нэг юм кайф авах юм уу тий. Тэгэхээр бас тэр нь өөрийгөө хайрлах. Тийм. Ер нь тэгэл янз янзаар л өөрийгөө хайрлаж байгаа байна л да. Баг ер нь хайрлт сургаал сураал өмнө юусаа хайрлахгүй байсан юм байл гэж би бодоод. Тийм. Эмнэлэгт очиод нэг доо жилдээ нэг удаа чекап хийлгэж байгаа чинь ч гэсэн өөрийгөө хайрлаж байгаа. Миний бие юу болоод тэгэл би зүгээрээ гэл яваад идэг яасан дээр юуч болж байгаа юм тий. Тэр бас хариуцлагатай байдлын бас нэг хэлбэр. Тэнгуута коллаген, витамин, ашигтай бактери ууж байгаа. Яг ямар витамин ууж байна? Биотин ууж байгаа. Ус унаад. За. Миний нөлөөтэй нөө. Бидэхгүй. Яг удаа ууж байгаа. Сар 2 сар 3 сар ч юм баг болж байгаа. 5000 та биотин. Бол амар ихтэй. Тэгсэн мөртлөө миний ус амар. Ус унахаар би жоохон стресстэй. Тэгтээ ингээд хаа сайгүй л өсгөн. Одоо ингээд өсөө уваасныхаа дараа гарлаа. Ингээл яангууд нийл өссөн. Би бүр ингээд жалгаагүй. Нааса хайдэн штэ тэ амтд нөгөө би яг тэгээд байгаа юм шиг гэл өчтөр бодсон. Сүүлийн жил 2 жил гэж нааса ин гэж яах вэ? Би бүр хүүхд төрөөснөөс ойшлт. Тэгж байгаа зүгээр болтын гэсэн тэр нь зүгээр болтлоогүй л байна. Өсөмөлтөл нэр аим. Өсөмөлтөнд зориулж ирсэн юм аагүй л амар унжина гэж бодож байгаа юм нэ. Би тэгээд тэр хуухаа үзүүлээд онцлуулаад юугаар унаад юунаас болж унаад байгааг нь харуулад тэгсэн чи хууг бол гэмтэлтэй юм баггүй. Зүгээр тэр болцроонууд нь бүгд ангаацсан байна гэд. Тэгээд сулраад унаад байна. Тэгээд тэрийг одоо яаж хангалт юм бол бах яагаад биотин гаднаас нь. Тийм гаднаас дотроос юм. Тэр нь янз бүрийн оксин янз бүрийн авч хэрэгжилж байгаа. Тэгэл мэдхгүй ерөөсө унаах нь бол унаал. Тэгэхээр би ингэж бодсон заяо. Хонгон гадагшаа ухаар гайг болчиход байгаа юм шиг л. Монгол чиг юм болов уу гэж бодсон. Монголч амар хуурай шүү дээ. Тэгмээ хуурай болохтой чиг өгч хуурай шат байгаа юм болов уу? Магадгүй. Тэгэл унаад гарахад л ингээд соронцлогдоод илэрч юм байл. Тийм болохоор өсний тоник бас сая сүүл тавсан өчтөрөл өснөө юу орсон гэж тэгтээ өсний тоник авсан. Тэгээд тэрийг хэрэглээд хэсэг үзье гэж бодоод чиг өгөөд харгайг болов гэж бодоод. Үс би хумсаа бас янзлах амар туртай шүү дээ. Хэсэг бол өөрөө дандаа боддоос одоо ингээд хамслагаад гадуур орж. Тэгэл хумс гоё бахаар гоё болчихтой. Хумс бодоггүй бахаар. Ер нь яг нэг хумсаа бодуулахад бас нэг цаг суу. Нөлөөд 40 минут суудаг л. Тэр чинь бас энийх гоё амралт болт. Тийм, тайван гараа өгчүүл энэсээ асууж байгаа. Гоё. Гэхдээ бас будалт фейлдүүлж яах эсрэгээр юм болт. Тий, жоохон стресстэй. Яа хэдэн нэг яаж диснэ гэж бодоод гадаад яаж байгаа. Дараа сандаа. Юм хомсонд бол өстэй яг ачаал. Өөр нэмэлт витамин. Витамин дээр чинь биотин ууж байгаа, коллаген ууж байгаа, ашигтай бактери ууж байгаа. Тэгээд түрүү нөгөө нэг сүлд эмгтээчүүдийн витамин гэд байсан. Витамин А устайсан. Тэгээд яг нөгөө эмгтээчүүдэд нь зориулсан витамин гэд. Тэр нь жоохон юм гарах гэдэг ч юм уу, жоохон хаяа нэг дархлаа өнцөө үед ингээд явах гэдэг. Тэрийг тэнцвэржүүлдэг гэдэг. Тэрийг яг нэг хайрцаг уугаад дууссан. Гэхдээ дайрс мэрс эмгтээчүүд тэгэхээр дайрс мэрс гоё болох хэрэгтэй юу юм.
яа гэм бэ? Үгүй тэр яг эмгтэй зүйл яг доороо нэг яг доороо Яг доороо тэгдэг гэж хэлсэн. чи before after үзээгүй яаж вэ? Яаж үзэх тэр чи ямар юугаар чадаж болох вэ? Таваасан. Ямар ч байсан зүгээр л бэдгэрэл байсан тэгэл гайгүй л байсан. Тэгэхээр ямар ч байсан хэрэгтэй л ууж байгаа юмуд бол яг эмхтэн зориулсан юмуд ууж байгаа юм байна. тий. Би болохоор Д ууж байгаа. Омега. Тэгээд амар ядарсан үедээ мультивитамин 7 хоногт нэг ч юм уугаад тэгээд оройдо магний. Яг энийг бол сүүлийн бараг жил 2 жил ууж байна. Тийм үү. Би тэр нөгөө нэг мультивитамин бол яг сая нэг эмгтээчүүд гэдэг шүү. Тэрний өмнө ууж болохоор. Өдөр болгон алдаад уухаа мартаад байна. Тий яг нэг яг тэр чинь бас өдөр болгоовол нэг хэрэгтэй юмнууд ч бас илүүдэд эхлэв ш. Тэгэхээр бас яг нэг тохируулал дэг бол өстой алдахгүй л байгаа. Дэг ер нь уучлаа хэрэгтэй. Би бас нөгөө витамин жоох их уугаад ирэхээр хотод жоох ер нь өвчих гээд идэв шүү дээ. Тийм болохоор витамин уугаад хаар жоох хүндтэй юм шиг. Тийм болохоор аль болох бага л уух гэж хичээдэг. Ямарсан Д магний хоёрыг л алдахгүй л уугаал. Тэ бид гарч байгаа зүйл юу байгааг мэдгүй. Ямарсан магний уухаар бол гоё л унтчихдээ. Хүмүүс угаасаа гоё унтдаг гэдэг юм тий. Сүүлийн үед өмнө нь бол бас алдаг оноо уусан. Сүүлийн үед нөгөө фитнест яваад эхлэх хүмүүс ханг булчин ингээд булгараад дойроо уучлаа гоё булчин суллаа. Гоё унтаад байгаа санагдаад байна. Тийм байна. Нүүрний арьсаа яаж хэрэлж байна? Арьс арчлага. Минийх чинь хөрхэм нэстэй ингийн арьс байхгүй уулна. Ингийн арьс бэси гэж оюутан байхад бол ямар гоё арьстай ингэхэд тэр үед би зүгээр усаар л уудаг ч байсан. Миний арьс гоё шүү дээ. Одоо ч гоё шүү. Тэгээд гол нь миний арьс нөө шар хүн учраас амар нүдэрээ инээдэг. Тийм зөөлөн арьс юм шиг. Тэгээд амар нүд ам нүүр ам хөдөлгөж ярьдаг учраас ингээд од сүүлээ жоохон өвчлөлтөж эхлэх гэж байна. Одоо яг өвчлөлтөж эхлэх гээд нас яваад байна. Тэгэл дэлгүүр энэ төр ороод зайрс чангалах бүтээгдэхүүн байна уу? 35-аас дээш насныхаа би дандаа одоо 25 тахтай 30-аас дээш насныхаа гэж тэр нь зөв гэсэн. Би тэгэж аваад гэсэн. Одоо болохоор 35-аас дээш насныхаа одоо жоохон байж 40-аас дээш насныхаа тэгэж бүтээгдэхүүн аваад байгаа. Чиний арьс угаасаа гоё л доо. Одоо чангалах юм болохгүй гэсэн. Нуулаалтаас бол эм зэгшлээ дарахгүй бол тэхийн тулаа зандаа одоохондоо зүгээр тайвшруулах. Серум тайвшруулах тас тийм хүн. Хаяа бас ингээл нүүрний цэвэрлж мөрлөхгүй алдаал унтж мэдчихдэг байдаг шүү дээ тий. Ойрт бол яг сталтгүй хай. За одоо хөгшөрж нэг тэгээ дээрэс нь угаасаа арьсаа гоё амраа тий гэж бодвол тэгэл орой болго юугаа бол яг яс хэлгэж байгаа. Тэгмээ манай хүүч бас мэддэг болсон. Орой заавантхуу гэлөө. Ээж нүрэ та баны өрөөнд ороо нөгөө ингээд ингэж би энд жоохон ингээд тэр далбаар нас тоглож моголчих гол тэгэнгүүт нь заа гээ. Тэгээ тэр оронд нэг хідэн байна өөртөө зарцуулаа. За онтыг за. Яста нэрээ яаж шоуц гэдэг шиг яаж зориодсон будгийн ажиллагчаал унтаад байгаа. Яг үнэ. Яаж ч орой шүн орж исэн ямар ч ядарсан байсан нүрэ зүүрлээд. Тэр нь ч гоё л да өглөөнийг өөрөөрөө бахархдаг. Одоо ингээд ер нь ингээд өдөржингөө будагтай ажиллаа ингээд нүрэ амар хүн санагдаад байдаг. Тэгдэг. Тэгээ будгийн алагчлаар юу нэх гоё нүүрэндээ хүрч чаддгүй учраас тэгээ будагтай үед тэгээ амар хэцүү ингээд амар тухгүй санаж ёо тэгээ нүд сайхан нөхөл. Тийм гоё штэ яг зингэлээд ингээл янгууд гоё л будагтай тэрэн дээр хэвтэн гэж бодлоо амар муухай санагдаж шууд нүрээ цэвэрлээ. Тэгээ нарны тос төрсөн үедээ мартчих гадлаа цэвэрлэх. Буддаггүй байгаа гэж бодоо тэр харин жоохон сүүл үед жоохон мартагдаад байгаа. Надаа бас сүүлд амар гоё сураад байгаа юм. Гэрийнхээ хувцас гоё ялах гэж юм. Тийм. Би өмнө нь чи ингээл өстой зөвш. Ээж аав маа гэртээ өмсчихгүй гэл хувц муудлаа гэвэл 10 жил маа. Наа гэртээ өмсч байгаа дуусчих гэлтэй дээс. Тэгээ ерөөсө гэртээ тийм муу хувцаа л өмсдөг гэдэг логиктэйс юм шиг ба. Тэнгүүтээ тэгээд сүүлд манай нэг найз Зараагаас амар гоё урт юм силкэн дээрээс авсан гэд. Тэгэхээр нөгөө яасан гоё ингээд гэсэн чи гэртээ өмсгөж авсан. Гэртээ дресс юм урт силкэн дээрээс өмсгөж авд юм уу гэдгсэн чи ер нь гэртээ тийм өмсч тэр нь тухтай байдаг мэдэг. Тэгээд дээрэс нь гоё штэ. Тэгэнгუთ бид нэр гоё хувцсамсаа гадуур алхахтаа өөртөө ихтэй юм чинь гэртээ ч гэсэн гоё хувцсамсаа талхаад гэрийнхээ ажлыг хийхэд өөртөө гоё ах юм штэ гэж байгаа. Тэгээ гэрийн хувцсанд их мөнгө зарж байгаа сүүлийн үед наач сайн байна лагтар л. Харин тийм. Би одоо бас хэрэгжүүлэх гээл төлөвлөгөөнд бол байна. Тэгэл гэртээ нөгөө өмд өмсгөөд идэвс нь одоо сүүлийн үед гэртээ бас урт юп өмсчлөх юм гэж бодоод дуршуулж байгаа тухтай гоё л. Харин тийм тэгэхгүй бол нөгөө хүүхдүүд одоо жишээлбэл
нөхөр мөхөр дүртэл гэртээ навсаагаа нөхрийнхэн бодлогыг өмсөөл бэж гин үү гэх. Манай харахаараа гоё болоо гэртээ хараа навсаад гэхгүйгээр тий. Гэртээ ч хөрхөн баймаар. Баад үүд гэсэн гэдсэн нөхөр. Гэртээ надтай чи ер нь гэртээ л уулзч байна. Гэртээ л байд. Тэгээгүүтээ гэртээ орж ил будгаа арилгаал хувцас өлөс боо одоо юугаа өмсөөл ингээл миний өдөөс араас үуч. Тэгвэл гар болохоор хамаг гоё өмсөөл надаас холдоод би тэрийг чи харахгүй штэ гэдэг. Тэгэж хэлсэн гэхээр нэрээ бас нөхрүүд тэгэж бодох юм биш үү? Тэд нар бас хөөхөн царайгаа тэд нар зориулж хийхгүй гадаа гудмын үнд ясаа орж ирэнгүүт хамаг юм арилгаад идэг тэгээ сони юм гэж бодоод. Харин би тэрийг бүр олон жилийн өмнө нөө жүжигч ундрмаа гений ярьслагыг сонсоод уулна бодож ийсэн. Яг тэр үеийнхаа аюугаараа бахан сарпан авсан. Тэгэл тэрээ нэг хэсэг өмсөж байгаа л тэгэл өмд рүүгөө шорт руу тухтаам руу гараад. Тэгвэл өмд шорт гоё л. Харин тэг хөөрхөн болох жоохон кьют байх хэрэгтэй юм. Харин тэг сул би дамар биш жоохон. Ер нь гэртээ бариу юм өмсвөл их зүгээр юм л. Сул юм өмслөөр суухтаа нэг гиз гүзээч мэдгүй. Бариу өмслөөр гиз нэр хийм биш тий. Жоохон бие контрол сайн байлаа. Би харин болохоор бариун гэхээс илүү гэртээ эмхтээлэг юм эмхтэл. Яг би сүүлийн үед угаас юу бүмсэх амар талтаа. Тий, ихсээд байгаа миний бүгнүүд. Тэнгуудаа өмнө нь ингээл миний бүгм өмсдөг ч юм уу тий. Тийм байсан бол одоо дандаа урт юбг авч байгаа. Сүүлийн үед миний ажилтнаа өмсөж байгаа яг хувцсан руу дандаа ийм урт юбг. Тэгээд чиний хувцас бодоод ирсэн нэрээ штэ. Тийм байгаас би урт юбг амар аваад байгаа. Тэгээд тэр гэртээ бас жоохон урт юм нөгөө нэг арай сулмаа чөлөөтэй материалтай тийм нэг өмсөж байгаа. Юбг өмсгөр угаас амар тийм эмхтэлэг нэрэг тийм. Ажил суухтаа хөл мөлөө нэвтэхэ суугаад. Тийм шал ондоо. Ямар ч доор нь кет пүүз өмсөд явсан чи юбг өмссөн байхад цаанаасаа зэгцрээ. Тэгээ би юбг амар турт болсон. Тийм ээ. Надад ч бас хэрэгжүүлмээр л гоё. Тийм байна. Би ихтэй сүүлийн бараг жил гар бараг юбг өмсөв. Яа юбг өмсөхгүй юм бол. Өмс. Эмхтэлэг энерги тийчээ. Би чинь жоохон эмхтэлэг биш болсон байгаа даа биш үү? Юбг нэрээ өстө өмсөв юм. Тийм ээ. Би чамаагаас өөр юбг дээрээс хараад. Тэг хүн өмсөхгүй байгаад нэг өмсмөрг санагддаг юм шүү. Харин тийм. Өмсөж эхлээд 100 болоод өмсөе. Тэг. Сая өвөлч ялчгүй пөнигод пэнигээ яваад. Тийм байна. Тэгэж яаж байгаа юм биш үү? Надад ч өстө гоё арга хэрэгжүүлмээр. Манай эмэгтэйчүүдээс хэрэгжүүлээ. Ээжүүд маань гэж. Гол нь ээжүүд ч тийм сингл хүмүүсэд бол өстө угаасаа л гоё байгаа хөө. Би тэгээ бас ер нь их юм сүүлийн үед ер нь их юм сурж байна. Яагаад юм болоо муухайс нэг юм болов нэр. Яг нөө жигнэ матюр болж байгаа ч юм шүү. Тийм болов. Магадгүй. Би өнөртөө өсөг бас хүн гарахтаа төрөхдөг гэсэн. Тэгснээ гэртээ төрөхдөг болцоо. Ер нь ингээд усан дороод гарч ил би чинь энэ өнөртөө өсөг өглөө болгон төрөхдөг. Өнөртөө өсөж хувцс шин штэ. Би нэг чи өндөртгмээр байгаа штэ. Тэгээ өөрөөсөө өндөртмээр байгаа юм авчаад гарангуудаа ингээд хүмүүс зориулж зүрхэд байгаа санагдаад үгүй шүү дээ би өөртөө гэж бодоод одоо усанд орсныхаа дараа удаа гингууд дандаа миний биеинд өндөртөөс юм байж идэг болц. Тэгээд жоохон сулрал санагдаад дахиад нэм цац мацаал гэртээ байж ш. Гингууд ээж иртэд манад орж юу ичиж гарч өндөртөө уцсан. Гэртээсэн гоё өнөртөө гоё гэдэг. Гоё. Өнөр ер нь хүнийг амар гоё сэргээдэгтэй. Гэтэ нөө яг нэг ус амар удаан төрчихлээр ингээд төрсөн ч өндөртөхгүй байх санагдаад. Тий, яг тэгдэг. Тэнгууд нь яг тэр үед нь жоохон соличих юм билээ. Би сая нөгөө нэг усаа би ч одоо яг 12 жил нэг усаа төрөх гэж байгаа байхгүй юу. Тэгээ би тэрнээс өөр ус авдаггүй. Өндөртөө усанд огт сонирхдаггүй. Ороод өндөртөө таалагддаг байсан чинь тэр усаа өөрөө өндөртгөө болчих. Тэнгууд тэгээд сая бэлгэнд нэг өөр ус аваад тэрийг хэсэг хэрэглэчихгүй. Тэгээс ижа буцаад өөрөөхөө төрсөн чинь энэ тийм өндөртэй лөө гэд санжилээ. Тэгэхээр нэг хэсэг жоохон өөр ус төрчихөв. Нөгөө хүмүүс ч ингээд хувцастайгаа тохируулж усаа цацдаг гэдэг чинь чөлөө тавцаа бол яарэ зөөлөн эмгтэл хувцастай бол амар хүчтэй жоохон ус төрдөг. Тэрийг одоо бас жоохон хэрэгжүүлэл бас зүгээр л тийм өөрөөр ус холиод. Тэгвэл би айлч нөхцөл яг нэг усаа, нэг хоёр усаа ингээд ээлжлэл түргээд нөгөө хоёрт бүр тасал болсон байна. Гол хүнээс надаас өнөр өнөртдөг болооч гэж бодмоор ингээд түрхчэл инглээ юу ч өнөртөхгүй заа. Өшөөдөр нөгөө нэг бас л өөрийгөө хайрлаж байгаа хэлбэрлэх л та өмнө нь ингээ хоол хийчээд хоолоо зүгээр л тавган ингээл тавиал идчихдэг гэсэн чинь одоо гой тавган дээр тавимаар санагдаад би тийсүүл үед нэр яг ойрын зориг гой аяг тавганы сет авъя да гэж бодоод манайх ч юу ингээ
өмнө нэг иймэрхүү штэ минимал өнгөтэй одоо юм бүрийн цэцэгтэй ч юм уу гоё юм хээх хортой ч юм уу хэлбэр мэлбэрнөр ч юм тийм тав өнөр авдаг юм. Тэгээ чи ер нь намайг бодвол айгу тийм гоё эзэгтэй гэр эзэгтэй. Одоо ингээд танаад ирэн штэ тий. Тэгэхээр ингээд нэг юм аяг тав ингээд халбас ирний хөөрхөн жижигний халбууны дээр байж тиймэрхүү үлхүүш юм бэ тий. Манад тийм байхгүй да. Мааж гэхдээ баг ер нь гэрт хүмүүс ирэхгүй байхаар тийм дээрээс анзаардгүй юм лээ. Мэй гэрт ирэхгүйтэй биш ээ. Гэтэ би өөрөө ч нэг тийм дээр нэг анхаардаггүй учраас тоодгүй юм тийм юм лээ. Бас эрэгтэй хүн бол тийм барагтаа тоохгүй. Тэгэл байгаад нь хагарчихгүй л байгаа л хагараа цөөрөд ирвэл гişin юм авдаг ч юм бас болохгүй л юм байл. Одоо ингээд усны нөгөө нэг стакан ч гэсэн зүгээр ингээд ингиндээ хийснэ. Яг нөгөө гоёгоо болохоор хэрэглэхгүй бай. Би нэг яг яах хэрэг гэдэг. Жилдээ ганц хүн ирэхэд баяраар гаргаж ч юм уу гаргаж тавих гэдэг. Үгүйгээ тэгээд би тэр тийм нэг юм хөрхэн юм чамин стаканда ус аяглаж юм ундаа явлаа гэртээ ингээд ганцаараа байж захтаа уунгууд цаанаас нэг өөрийгөө яг тийм хайрлаад яг нэг шкаф шургуулна эргэлдүү аяг тавна байх. Тийм тэгээ гоё юудаа болохоор хэрэглэхгүй нөгөө юм жижиг сэжмүүд ажиллах гэдэг. Тэгж бодоод харин сүүлийн үед аяг тавны комо нэлээд гоё болгоё даа гэж бодлоо. Энэ дугаар ерөөс Смагийн эмгтээлэг дугаар. Би чамаас сурах юм амар байна. Үгүй сүүлийн үед яагаад тэгээд юм бол би өөрөө гайхчихлаа. Би ер нь яг сүүлийн үед л амар амар эмгтээлэг байдал чинь амар хөгжөөд байна. Яаж хөгжөөд байна? Яаж хөгжүүлэх вэ? Яаж хөгжөөд аваа. Чиний тэр эмгтээлэг витамин ч нөлөө байна уу? Тийм болов. Тэгээ даадах нь гэдсэн чи тэр юм бол зүгээрээ ингэ. Гэтэ би нэг хаанаас илүү бас нэг сонсон чинь эмэгтэй хүний биений биш нөө овуляци үе гэдэг. Яг тэр үед амар юм эмэгтэйлэг болдог гинөө. Тийм үү. Ус хүртэл тэр үед гоё болдог гин, найрс гоё болдог гин. Эмэгтэй хүмүүс анзаардаггүй гин. Анзаардаг хүмүүс бас байдаг гин. Тэгээд тэр үедээ ингээд амар гоё эмэгтэйлэг тулцсан. Яг тэр үедээ амар гоё болоо. Тэгээд буцаад нөө биений мэрхлээр ингээд ааштай идрээд. Яг нэг цардаа нэг тийм үе байдаг юм шүү. Би тэрээс анзаарч байгаа. Тийм болов. Тэрийг анзаарч үзмээр л. Орой анзаарч үзмээр одоо энэ сар анзаарнаа. Цаанаас нэг гойж годмор нэг байдаг шнэ. Ажилгүй чухал биш үед ч гэсэн. Тэр үе байд юм бол харин тийм. Тэгэл бас ингэ бодсон чи өмнө нь ингээд за яах вэ? Нэг үнтэйг нь аваад явах уу, нэг хямдхныг нь аваад явах уу, энийг л авчи та гэл юм авд штэ тий. Тэгвэл одоо тэгэхэд болцоо. За гүрэж хаад ганц сайн нүртэй авч. Тэгэл аль болох өөртөө гоёыг авъя, өөрөө гоёыг идэлээ, гоёыг хэрэглэе гэдэг л болчихсон. Би одоохондоо хувцсан дээр арай тавьчихдаг. Ерөөс нүүрэндээ төрөх юм дээр болвол тий угаасаа мейкапн дээр бол мейкап нүүрний юм дээр бол яг гоёыг авдаг шүү дээ. Угаасаа тэр чинь нэг жинхэнэ өөрийнхөө нүүрэн дээр нааж байгаа юм. Тэгээд нэг амар удаан хэрэглэх учраас. Тий. Бараг жил мэл хэрэглэн тоснууд ч яг хурдан дуусчихсан. Яг мейкапн дээр бол жил мэл хэрэглэн гэж бодсон гоо гайгүй байна. Авах гэж зорилт тавиад байгаа. Тэгэхээр авчдаг юм бэлээ. Өмнөө яа пупа яаж үнтэй авчтлээ л зүгээр л нөө хэрэгэлдэг солонгосын хүмүүс авчиж ч юм гэж бодож солиодоо тэхгүй шүүст гүрийч. Тийм. Наачи арай яг гоё өөрийгөө бас. Сая яг сүүлийнх дээр бол яг дуусчаад яг өөр юм л орчингаа алдал гүрийсээр. Тийм. Өөрөөсөө бити харамл. Тийм. Нөө үнц нь бас үүсгээд дээ шүү дээ өөртөө тий. Бэхти үнцэнтэй болгож байгаа. Гоё. Утсан дээр болохоор яг би дамар нэг тийм хүн байгаад байгаа. Яванда гоёг олно. Хувц ч гэсэн бас их тих гэдэг байлээ. Нөгөө нэг амар гоё юм авцснаа. Тэрийг за нэг гоё гарахтаа өмсөндөө гоё гангалах үедээ өмсөндөө гингуут шкафнд өгдөг хэдэн сар болчиход байгаа. Тэгвэл цац өнөөдөр ч гэсэн ажил дээр хөрхөн байгаа яа болдгоо гэл аваад өвсөл гаргууд ажиллах. Хөө өнөөдөр хаччаа. Тийм шүү дээ. Би та нарт л зориулж гоёлаа гэл би өөрөө тоглох. Тийм шүү дээ. Хүмүүсүүд тэгээд чи хиндэ гоё харагдах гад ингэж гойж годаад байна. Өөртөө гоё харин тийм өөртөө. Ер нь бол тийм тийм. Юу ч юмс ингээл яг толин дараа цаг гарахтаа гоё харагдчих шиг юм уу яг цаанаас ингээл гоё өөртөө ихтэй байдал. Нөө жинхэнэ эмгтээлэг байдал гарч ирээ. Тэр чинь тэгээд л өөртөө хайрлаад байна шүү дээ. Хэрэндээ хайрлаад байна. Сайн эрүүл мэнд талаасаа сайн хайрлаад тэгээд гой сайхан талаасаа бас сайн өөртөө тохирсон өөрийнхөө дуртайгаараа л байна. Одоо манай найз нөө тийм штэ. Тэгэнгүүтээ тэгээд авахгүй юу? Анх намайг сормос хэлгэж чад бисмаа. Бид яах гэж сормос хэлгээд идэм болооч гэд хэлчихсэн хамгийн анхны хүн байхгүй юу? Тэгэхэд
нэрэл би өөрөөрөө гоё штэ гэж бодоод тэгээ сормосгүй байгаад анх бол тасаагүй ингээл хэсэг ингээл нэг жоохон юугаар сүүлдээ бүр үнэхээр тасч авч өө тэг бүр ингээ яаж сормостоод ингээ байгаад хэдэн жил явцсан юм бол тэртээ ингээл нүүр ам тэгээ нэлээд удаа явсан. Тэгснээ дараа нь бас одоо чи сормоос авчлаа одоо чамайг эффектгүй стори хийлгдэг болно гэх. Тэнгууд яагаад эффект оруулаад нүүрээ ингээ хөөрхөн фильтртэд хийгээд байгаа гэхээр хүндэл цаг харагдах гэдэг. Би талент өөрийгөө ингээ байгаагаар нь хянгалаарч штэ. Би өөртөө дуртай л байна штэ. Тэгснээ сториг болгоод фильтр хийчихэд идэг хүн цаг харагдах гэдэггүй. Зүгээр л байгаагаар өөрийгөө хайрлаа. Гэтэ сурах гэж чиж хаяа хальт мэлт ингээ фильтргөө хийж үзнэ. Гэтэ одоо яг нөө одоо өөрсдөө бичлэг хийгээд ирэнгууд бас гайгүй тасаад байгаа гэж. Өмнө болохоор яг нэг нөгөө фильтр мөн хайччихоо гэх тэгээд салгай. Өнөөдөр тийм влог хийхэд яг ингээд пэлбэсэн тухан дээр фильтргүй юугаа ингээд камера барьж байгаа шүү дээ. Тэгэхэд бас үзэхэд үг гэдэг басна нэрээр тулаж болоод игээд энэ цацарч мацраа цавгэрсээ өөрсөө байгаа л юм гэж одоо яг үү. Тэгээд байгаагаар өөртөө сэтгэл авсан гэдэг. Тэгээд нэг бүрэн бүтэн өсгөд гсэн биеийг нэг гоё арчаатаа авч явна гэдэг чинь бас авьяас шүү дээ. Тэгээд яг цаанаасаа өгөгдөл нь юм турдаг төрлийн юм байна тий. Эсвэл нэг юм цаанаасаа таргалдаг төрлийн юм. Тэрийг бас өөр хүмүүстэй харьцуулж болохгүй байна. Тийм манад өчтөрхөн тэгээд таргалдаг хүмүүс бодлого. Бис ямар азар юм гэнтэй ингээл. Ээж аав нь турхаа болохоор өөрөөсөө яаж ч идсэн угаас турхаа байдаг гэдэг. Ямар азар гэдэг юм уу. Бас тийм азтай хүмүүс байна тий. Тэгээд гоё л болж. Гэхдээ юу юм бэ лээ одоо 30-аас өмнө болвол би яг 7 хоног хоолоо зохицуулаад буцаад норонд орчдөг гэсэн. Одоо л тэгж чадахгүй л. Тэгэхээр энэ бас насны байдаг шүү. 30 хүрлээд 7 хоног. Мөөхөн ч гэсэн явж өгөхгүй удаад байна. 7 хоногийн норомж одоо ажиллахгүй юм нэг шүү. Би ер нь тийм шүү. Тэнгууд л одоо нэг гинт шууд 7 хоногийн дотор турш муурдаг. Тэр чи одоо буруу зүйл болоод байна ш. Одоо хүчээр бие маань чи байнгын зөв дадалтай байж л чи нэг гоё бие гоётай харж байгаа шүү. Тийм. Ядаж нэг хөдөлгөөнтэй байж. Заавал нөгөө тарган байгаа нь турж хин нэгэнд гой харагдах гэсэндээ биш тэр чи ирүүл байгаа. Тийм өөрөө өөртөө одоо нэг өөрийгөө хайрлахгүй байгаа л гэсэн үг шүү. Ер нь бол тийм жоох муухаар хэлээ. Өөрийгөө хайрлахгүй шөнийн 12-т янз бүрийн хоол идээ шууд унтаад тий. Би одоо тэр нөгөө гүзээтэй ирчүүдийг л харахаар бодоод манай Монгол улсын барыг хамаг эрэгтэй хүн бүгд л гүзээтэй болчиход шүү дээ. 25-аас дээш нас замбар 30 гаруйгүй гүзээтэй агаад нар болчиход. Яа энэ гүзээний өөхлөлт чинь тэгэл өвчин штэй л гэж бодогдоод байгаа хгүй. Тэгэл айл болох залуудаараа энэ гүзээг багсаж авахгүй бол нулимс нэмэгдэл хөвгшөөд ирэхээр яг л бүр нөгөө сахар махар янз бүр өвчин болохоор энэ чинь гоё харагдахтай биш штэ. Өөртөө арчаад байгаа хгүй. Туранхай юм гоё залуусыг харахаар энэ чинь хөдөлмөр. Энэ чинь өөрийгөө хайрлаж байгаа хайр. Одоо тэгээ зах зугаас нь өөртөө одоо нэг фитнес пилатес центрт яваад ямар хүч гаргадаг мэдрэнгууд гоё бие гоё авч явж байгаа юм ямар мундаг юм. Тэр чинь амар тэсвэр төвчээр ахгүй тий бас хатууч юм. Нэг өдөр яваал маргааш нь өглөө маргааш нэгээ яваа болдог ч юм. Тэгээд байвал тэгэл бас өөрийгөө хайрлахгүй байна л гэсэн үг тий. Хамгийн гол нь ирүүл байгаа. Бонуснд нь хөргөнд гоё царайлаг гоё болж байна. Тэр чинь бонус нөхгүй. Гол зүйл нь бол ирүүл байх. Яг нөгөө ирүүл байх гэдэг юм ийм амар ойлгож эхэлт юм шүү. Нөгөө хүүхдтэй болоод ирэхээр өөрөө өвдчихөр ямар хэцүү дүүлээ тий. Нэг ханаа түрээд халуураа твтий гэсэн чинь ингээд хажууд хүүхдээ хооллох хэвээр хүүхдээ хоолыг нэг хэвээр гэдэг. Тийм болохоор би бүр одоо өвдөхөөс айдаг болт. Өвддөг вэ? Би ер нь гайгүй. Ер нь нөө өвдөхөр амар ингээд мяарч өвддөг үү? Амар мяардаг. Ээж намайг эсмаг өвдөхөрлөх хол явах юм гэж боддог. Амар баг жилдээ ханаа хүрхгүй. Ер нь хүрхгүй шүү. Бараг ковид тусаагүй шүү дээ. Тийм үү? Тийм үү? Тийм. Ковидын шинжилгээгээр бүр ингээд хавтагч болоод байгаа мөртлөө гарахгүй илэрхгүй байсаар байгаа. Тэгсэн чинь 3 тусаад 2 тунтай гэхэлэр ч ихэд босцсон юм бэ тий. Ер нь амар сайн. Ханаад бол бор хүн чи ер нь хэр орг ханаад төрдгөөд гэж. Ханаад маа төрдгөө. Гэхдээ энэ хаа нэг хурцгэр өстө бааш. Бурхан минь. Би бол би юу хийгээл би гэж өвдмөргүй тэгэл бүр ингээд яг тийм болчдөг байхгүй юу? Харин яг тэгэх гээд дээ шүү. Би чинь гэхдээ энэ ковидоос болж яг эмэгтэйчүүдийн асуудал надад нэлээд хүнд байсан шүү. Тийм. Айгуу тийм сонин. Биний юм сард 3 ирж мэрснэ дараа сард бүр байхгүй болж молоод.
Үу тийм. Тэгээ би чинь баг тэгэх болгонд нь эмэгтэйчд очиод тийм гутал үзүүлэхээр зүгээр ингээ үзэхлээр ямар ч асуудалгүй вакцинаас болж иймэрхүү тохиолдлууд аюух байгаа даа гэх. Тэрэнд жоохон өртсөн хүн. Жоохон эмзэг хүлээж авсан юм. Зарим гайвуулсан баг. Тэг эмэгтэйчүүдийн юм дээр манай пилатес чинь бас амар хөргөн нөгөө дасгал хийж явахтай. За эмэгтэйчүүдэд чангалаарай. Тавиараа гэд багш нь за бид тэрийг бол хийх албагүй л дээ. Гэхдээ багш эмэгтэй л хүн юм чи өөрч ирэхтэй хийчих гээд тэнгуут угаас л дасгал хийж байгаа юм чи хажуугаар нөгөөдгөө чангалаас суулчих даа гэж боддог байхгүй. Тэр амар гой санагдав. Ер нь ингэж хүүхд төрүүлсэн доошогоо өөрөө бид нар биеэрээ төрүүлсэн хүмүүс чи бас л муудсан л байгаа штэ хөрх юм. Тэнгуут тэрийг чангалах юм бас хийж явах хэрэгтэй юм байна л гэж бод. Тэрийг яаж чангалж учраа мэдхгүй эмэгтэй хүмүүс гайгүй л үттэй. Бүгд мэддэг. Бүгд мэддэг байгаа. Ер нь хүүхд төрүүлээд тэрийгээрээ дүүлж мүлээд яатсан хүмүүс ч ерөөхдөө яаж чангалаад яаж тавихад мэддэг л үү. Мэдгэлээ л. Ер нь ингээд машин барьж байхдаа ч хүртэл ингээд автомат ингээд рефлекс үүсчихдээ юм шиг л. Жохон байж байгаа л би хаяа бас санахаараа машин бөглөрөө байж байгаа. За гэлээ чангалээ, соллээ гэл ингээд бодоод тийм тэр бол хамгийн наазах нь хийж сурах хэрэгтэй. Яагаад гэхээр биднээс юу ч гарахгүй. Одоо хоёул юмээрээ сууж байхдаа ч хийгээд байж байгаа. Чамайг л шууд чангалж байна. Тийм зайлуулах тэгээд тэрүүгээр өчлөлтгөө би хайрлаа. Үнэ. Тийм байна да. Эсвэл ямар гоё юм бэ? Надаа энэ юм ярьсан таалагдж байна. Хоёулаа хүртэл нөгөө би бинээс өө чи тэгэж би яад юм уу гэх өөртөө тэгэж цаг гаргаж байна уу? Тэгээ цаг гаргах хамгийн тийм цаг гаргах тэгээд бас санхүү бас чухал. Санхүүгээ яг өөртөө одоо жишээлбэл одоо над чиг чаддгүй хүн байх юм бол хүчээр нэг сардаа би тэдэн мянган төгрөнд тийм юмд орно гэл ингэ шууд төлөвлөгөө гаргаж ирсэн. Төлөвлөгөө гаргахгүй болохоор тэгээд тэр чинь ингээд урсаад алга болчихсон. Тийм. Би за одоо энэ сар яг тийм аавна эсвэл тийм үйлчлэгэнд орно эсвэл би тийм юмд явна гэх ямар нэгэн сургалтанд ордог ч юм уу. Химнэх мөнгөнд тэр ордоггүй баймар. Угаасаа нөгөө тогтмол гардаг зардалгүй санхүүгөө явахдаа бид нар ч тооцдог. За энэ сар тогтмол байрны мөнгө төлнө, юугаа төлнө. Яг тэр шиг. Яг тэр зардал шиг. Яг тэгж тооцож л явахгүй угаасаа чаддаг. Одоо нөгөө очкот хоёр дейтэнд явдаг уу? Бит хоёр ястай хаяал нэг явдаг. Тэр нөгөө хүнсээ зөвлөлтөд бараг дейт гэдэг. Одоо ярандаа тэгээд тааш. Хоёулаа хамтдаа хог айсан чинь дээ. Харин дээ. Тэгээс нь гэрээс гараад нэг хоёулаа явж байхдаа ингээд юм хумаа ярьдаг ч юм уу тий. Тэр чин дээ. Гэхдээ тэгэж ингээд одоо өөхшүүлээд амсч бууруулах хальтаа. Гой орчинд очиод нэг хоол идэх нэг өөр, гой газар очиод юм яриа суух бас нэг өөр. Тэр тэгэж гарсан болгоно дээт гэдэг. Яг би тоглоом бол тэгэж хэлсэлтэй ч гэж. Тэгэл хаяа хоёулаа хаач байсан яах вэ гэж бодоод. Яс тэрийг амар хэрэгтэй юм байна да. Хосуудад нэрэл баг хэрэгтэй юм байна да. Бүр зарим хүмүүс ч сартаа нэг заавал гэдэг. Тэгээ Америкт байгаа шүү дээ. Тинчээ баамсууч нь 60 70 малтай ирнэ амар гоо 7 хоногт нэг заавал одоо дээчэнд явдаг. Бүр тийм 50 60 70 тэр 50 60 та хүмүүсүүд нь бүр хамгийн залуухан хосмост ордог ч юм уу. Тийм хүмүүсүүдээс би юм сурч. Өө зүү. Тэгэхээр чинь бид нар чинь юу 7 хоног тэгээ сартаа нэг ч явж гин үгүй. Тэгэхээр сартаа нэг ядаж ингээд хоёр биендээ цаг зарцуулаад гарч орж явах хэрэгтэй юм шүү. Тий. Яа л чинь амар гоё апдейт хийдэг юм. Одоо гараад нэг газар ороод нэг тоолт үзсэн гот хоёулын сэтгэл санаа амар гоё сэтгэл санаатай хоорондоо гоё яриач гоё болоод тий. Шинэ юм үзээд хоёулаа шинэ юм адилхан юм мэдэрчингууд хуваалцах ч юм ихтэй. Өө чи энийг ингэж харсан сая ингэсэн тэгээ. Ер нь тэгэл хамгийн гол харилцаанд хүүхдүүд гэд хүүхдүүд хэдий чухал ч гэсэн эцэг хоёр хоёулаа л үлдэн шүү дээ. Хүүхдүүд хаяад яваа. Тэгэхээр тэр харилцаа бол хамгийн ихэнд байх хэрэгтэй юм байна. Тэр шүү дээ. Угаасаа тэр Америкчуудын нэг заншил нь одоо соёл нь гэх юм. Хүүхдүүдтэй байхад бол яач нь юу лээ. Хүүхдүүдтэй байхдаа ингэ өөрсдөө кэрлэх биш. Хүүхдүүд гараа явсан ч гэсэн харилцаа авчруулахын тулд 7 хоног бол нэг хүчээр тэгэж гардаг гэдэг юм. Тэр чинь бас зөв л байна. Хүүхдүүд нараасаа хоёулах нь үлдсэн хоёр. Тэгэл гэртээ байгаа л. Тэгээ хоёулаа балзаа явахтаа үгүйс гэртээ хоёулаа гэж бодох юм бол бошуудаа тэгэл. Тийм гэртээ хоёул тэртээ тэргүй байгаа юм чинь гэдэр бол буруутай. Яг цаг гаргаад хоёр биеиндээ зориулаад тэгээ яад ч л энэ л нэг юу их гэдэг чинь гоё сонирхолтой шүү. Монголд өвлийн үйлрэлт бол гарч ирэх жоохон хэцүү.
Одоо дуулаарчлаар одоо гоё яхаа. Тэг зөндөө гоё юунаар байдаг болцсон лээ. Одоо хийж болох юмнар Газрууд. Надад тэр керамик центр би тийш очиж үзсэн тийм. Би үжинтэй хамт явсан. Тийм. Тэр хөөрхөн байсан. Үзмээр. Би зүгээр дээтэндээ ч биш л дээ. Хэнийг нь санаа өгч байгаа даа чи шээ. Зүгээр ганцаараа байсан ч гэсэн зүгээр тэрийг нөгөө нэг өөрийгөө хайрлаж байгаа бас хэлбэрлэх хэлтэй. Нэг шинэ юмд орч үзмээр л дээ. Тэр бол аюу гоё сонирхолтой байсан. Би ингээд төсөлт үнэ гост дээ шүү дээ. Тий кинон дээр яг тэр шиг ингээл амар л их юм багтаас амар хэцүү байлээ. Амар хатуу тэгээд ингээд яг нэг жигэд ингэж барих хэрэгтэй болохоор айгу хэцүү юм л. Тийм ээ. Яг ингээд жоохон гулжнаад ирэл чанга чимж байгаа тэр чинь ингээд шамбигаа болчихтой. Тэгээд хүүхдүүдэд болохоор тэгж чадахгүй учраас илтүүлж тийм л шууд юм хавтгаа шавар авчирч өгөөл илтэл ингээд хуйлаад тэгээд наа тийм аа. Тийм техникээр аяа тав хийдэг юм л. Болохгүй хүүхдтэйгээ тэгж болцоод явнаа. Хүүхдтэй бас болцоонд явах чинь бас аюу хөөрхөн. Гоё юм билээ ч гэж. Тийм. Би чинь сайн бичлэгэнд зориулж үжинтэй явсан шүү. Өөрөө ч тэгэж гадуур бараг кофе шоп энэ төр ороо аягүй удцсан байсан. Жохинтойгоо явсан чинь бас нэг гоё санагдав. Гоё гайз влог хийгээд эхлэнгууд одоо ингээд влогондоо зориулж юм хийж байгаа боловч тэрнээс хамтдаа юм хийх юм шалтгаан болгоод байгаа байхгүй юм гоё. Одоо хагас бүтэн санд зүгээр л хүнсээ авчаал гэртээ хараал чиглэрдэг байсан бол өнөөдөр имжлэнд юу хийх вэ? Энэ 7 имжлэнд юу хийх гэдэл хайчих уу гэдэг. Тэр чинь баг бас дейт хий санаа болоо. Тийм гэр дейт мэтэнд явж өгөхгүй байдаг баг влог хийж мэрвэ. Харин тийм. Ер нь ингээд амар гоё яана. Энэ подкаст ч гэсэн хоёулангийн бас амар яриулж байгаагүй сэдвэр дээр яриулахад төрүүлээд бодож байгаагүй юм хаваалцахад төрүүлээд. Чи наваа мэдгүй би чамаа мэдгүй зөндөө гарч харин тийм суралцах чинь бас их би. Харин тийм ээ. Уулзалтаараа зүгээр л нэг яриад идэг. Яг ийм сэдвэр юусоо ярьж чаддгүй юм байна л та. Орчин бүрддэг юм болов. Сүлнийгийн 7-нд TVS яасан гэж байгаа л тэгэл тэгсгээл за баяртай гэж салцдаг бол одоо хоёулаа яг тэг илүү дутуу юм ярихгүй яг энэ гоё сэдвээ барьж байгаа ярихаараа гоё байна тийм байна. Өөр Тэгээ нэг түрүүн чи хэлсэрчний хоббигоо олно гэдэг явж байгаа л тийм. Тэрний яг зарт явна л та янз бүрийн. Гэтэ би ингээл заавал гадуур дотор явдаг хобби биш өөр хоббитэй хүмүүс байж л шүү дээ. Одоо би хүмүүс янзлах бол амар хоббитэй. Өөрийнхөө хүмүүсийг бол уулзлаа ганцаараа суугаад 3-4 цаг юм зураа суучих чадна. Тэнгууд тийм хобби ч тэр дайлаа хоёх бол бас амар гоё байсан. Тэр ихтэй амар гоё стресс тайлдаг. Амар гоё. Өстө юу ч бодохгүй яг тэрэн дотроо ороод тэгээ нэг өөр юм толгойд орчингууд нь нууцнаар ацалтчих. Тэгээ өөр юм бодсон байж дээ мэ. Яагаад нөгөө хөвж байгаа. Сүүл би нэг кодер зураг бодсон. Би бас нэр бодсон шүү дээ. Тэр бас амар гоё стресс тайлсан. Яг тэрэндээ төвлөрөөл ингээ яг нэг юм тиймэрхүү юм хийх чинь бас нэг стресс тайлах бас өөр өөртөндөө нэг дуусаад харахаар амар гоё кайфтай. Тий. Бидний толгойч өдөржингөө ингээл хар мянган бодлоод иргэлтэл ингээл за одоо яг хулаа маргааш яг хулаа ингэлээ тэгүүлээ. Тэнгууд тэрнээс минь холдуулаад зүгээр л enjoy. Ямар ч үр дүн байхгүй. Тэ тэрнээс ингээд сайн хийвэл тийм юм муу хийвэл тийм байхгүй. Зүгээр л хийхгүй ч дуусахгүй ч байсан болно. Зүгээр л хийж байгаа. Тийм ихлүүлээд байх ч юу нэг гоё тий. Тэрийг кодер гоё бодохоос ээжтэй амар таалагдсан шүү. Ээж эхлээд орсон юм. Тэгэхэд ээжд бас гоё санагдаа. Тэгээд надад нэг авч өгөө би тэрийг бодсон тэр. Тэгээ одоо яг гараар юм хийж сурмаар байгаа зүйл юм нэхмээр чамаар нэг заалгуулна гэдэг хэдэн жил яриа. 2-3 жил яриа. Дайлаа ээжийнхээ хажуугаар л юм нэхээс сурчих юмсан. Юм нэхэх бас амар гоё гэдэг ус. Би итгэлийг бүр жоохон бахад нөгөө хөвгөл бахтаа юм нэгдэг ус. Яг жирэмсэн бахад нэхмээр байсан чи нөгөө хөсгүүн хүүгээ ороочдөг марчдаг гэд нэхэж болохгүй. Тэгээ төрснийхэн дараа яг нэхчихсэн. Би тэр нэм шууд ингээд өсшүүлдэг шиг тийм шүүлжсэн шүү. Хонь өвчл ямар юм. Яг тэгжэл эхлүүлж чад. Тэрнээс цаашаа яаж өөрчлөх юм бэ? 10 жил тахны заасан юм тэр бол байгаа ах л гэж. 10 жил нэг тийм заа. Хөдөлмөрийн хичээл лээ тэндээ тийг заадаг тийм. Тийм байна да. Бараг болж байна да. Тийм байна. Гэтэ энийг подкастыг үзсэн эмэгтэй хүн болгон нэлийн хүн үзээсэй те бит хоёроо. Ганцхан өдөр өөрийгөө хайрлаад ядаж өнгөрөөчихсөн. Бүр нэг юм ритуал болгоод бүр ингээ байнга өдөр тутамдаа хийдэг юмтай болохоос илүү зүгээр нэг бит
дээр яриаг сонсгоод. За өнөөдөр нэг ганц өдөр өөрийгөө хайрлаа ингэж да. Банта усан дэвтчихээ даа. Тэгээд нэг тийм бодчихсоо гэж бодогдчих. Тэгжэл ивэл болчлоо. Тий. Гэхдээ зүгээр нөө ээлж янз юм өөртөө авч чадахгүй ч гэсэн нэр банта усанд орчиж болж юм. Яг нэг гоё орчноо бүрдүүл ном уншихтаа дуртай болвол яг гоё дуртай номоо яг нэг хүүхдүүдээ яг нөгөө рүүнд нь оруулж аваад өөрөө дуртай ном уншиж байна. Эсвэл яг нэг дуртай киногоо дуртай нэвтрүүлгээд яг нэг гоё дуртай нэг снэкүүд авч агаад ч юм уу гоё жуус мүсөө авч. Яг нэг тэгээд ингээс болохоор амар гоё амардаг санагдаж юу сатаахгүй яг нэг юм. Тэгээд гэрээсээ гарахгүй ч гэсэн гэртээ байгаа гоё хувцас өмсөд нөөрэ будаад хөрхөн гэртээ нэг өдрийг өнгөрөөж бас болж байна. Дараагийн дугаар дээр өөрийгөө эрхлүүлж гоё гэрээ авсан гэж хэлсэн. Чамд дандаа даалгавар өгч шүү гэрээ даалгавартай. Тэгээ чамд үзүүлэх үү? Тэгсэж үзүүлэх үү? Өдөр энэ ингээд дин гэж зураг нь гарч ирнэ. Дараагийн дугаар дээр амжих нь үгүй яа. За, лайк and share. Тэгээд дараагийн дугаар subscribe. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.